За оройн. За энэ PowerSheet Crypto гэдэг энэ сайтнаас яаж татах вэ гэдэг асуулт их орж ирэх хаан чатаар. Уг нь би бичлэг оруулсан шүү дээ. Тэгээд үзээгүй юм болов та. За энд баланс чинь болохтаа зэрэг 3000 одоо миний гэхэд 3634 байна. Энэ бол одоо миний яг цуглуулсан баланс тийм үү? За энэ 3634 coin маань ойролцоогоор 1237 сатоши болно. За тэгэхээр энд нэг асуудал энэ withdraw гэдэг одоо энэ ээж энэ доод талын. За эхлээд энэ дээрээ дарж үзнэ. За энэ дээр ингээл хүмүүс эргэлтчих юм. Би уг нь тайлбарласан шүү дээ. Энэ PowerSheet Crypto-гийн админ маань өөрөөхөө энэ сайт дээр байгаа койнуудаа одоо дүүргэнэ гэсэн үг шүү дээ. За дүүргээгүй ингээд одоо жишээл empty гэх юм бол энэ биткойны хаягийг дансыг админ маань дүүргээгүй гэсэн үг. Тэрнээс биднэрт бол хамаагүй. Энэ сайтыг ажилуулж байгаа админ энэ сайт руугаа биткойн оруулж ирнэ гэсэн үг байхгүй юу? За тэгээд одоогийн байдлаар яг одоо энэ цагийн байдлаар бол биткойноо дүүргээгүй байна. Дожигоо дүүргээгүй байна. За энэ дээр нэг юм нэмсэн байгаа хардаа. Жишээлбэл энэ Ethereum гэхэд одоо энэ шууд явдаг руугаа дүүргээгүй. Энэ хараа юунд PowerSheet Pay юу яагаа юм. PowerSheet Pay гэдэг одоо бидний нөгөө дундын төрөвч рүү тэрлүүгоол дүүргээг байгаа мó эсвэл энэ PowerSheet Pay холбоогүй байгаа гэж магадгүй. За энэ дараагийнх нь болохоор хараа Express Crypto гэдэг бид нэг микровалютны тухай би бичлэг оруулсан шүү дээ. Ийм дундын төрөвч гэдэг. Тэрлүү бол явуулж болно гэсэн үг. Ягаад гэвэл Express Crypto ногоон өнгөтэй байгаа болохоор Express Crypto руу явуулж болно. PowerSheet Pay руу одоохондоо явуулж болохгүй гэсэн үг. Энэ дээр бас яг адилхан. Энэ хардаа дээр. PowerSheet Pay Express. Bitcoin бол ерөөсөө шууд төрөвч рүү явахгүй. Энийг ерөөсөө яагаад явахгүй? Энэ Bitcoin нэг бол тэрэ дэмэн рүү татаж болохгүй гэсэн үг. За тэгэхээр энэ дээр ингээл дарахтаа л ингээд хааш нь дарах нь ойлгомжтой. Одоо жишээлбэл Ethereum дээр болохоор Express Crypto руу татаж болно гэсэн үг. Тэгэхээр Express Crypto-гийн тухай тэр бичлэгийг үзээрэй. Хаана ямар хаягийн адресаа тавих уу, яаж татах уу гэд байгаа. За одоо энэ дээр болохоор хардаа энэ болохоор direct гэж байгаа. Book DW гэдэг. Энэ дээр болохтой зэрэг шууд явуулж болно. Гэхдээ манай Trade-ийн дээр Ethereum Classic байдгүй байхаа тий. За одоогийн байдлаар ихэд Litecoin одоо жишээлбэл Pilled гэдэг юу болцсон бэ? Дүүрсэн байна. За жишээлбэл ингээд заримдаа ингээд айгүй хурдан зөөрөх, заримдаа бол дүүргээгүй ингээд байж идэг. Дөнгөж саяхан гэтэл энэ Zcash-ээ дүүргчлээ, Litecoin-оо дүүргчлээ. За тэгэхээр манай Trade-д болохтой зэрэг Litecoin татаж болно. Dashcoin бол татаж болохгүй байхаа би сайн мэдэхгүй. За одоо миний хувьд бол одоо надад Dashcoin хэрэгтэй байгаа юм. Миний ажилдаг бирж дээр Dashcoin байдгийн. Тэгэхээр би одоо яаж татахыг харуулъя. Энэ дээр би дарлаа. За одоо энэ дээр чи нөгөө хаягаа тавина. За жишээлбэл энэ дээр би Dashcoin-гийн хаягийг тавилаа тийм үү? Та нар хэрвээ Litecoin татах гэж байгаа бол Litecoin-гийн хаягийг тавина гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ дээр нь биш нөгөөх дээр яагаад дараад одоо ингэж харж байна. Өөрөд бүгдөө тустай хаягтай. Тэрнээс биш Bitcoin-ы хаяг, Litecoin-ы хаяг энэ одоо жишээлбэл Litecoin дээр ингэж дараад би энэ дээр сая хаягийг тавьчих юм бол болохгүй шүү дээ. Эн чинь бол Dashcoin-ы хаяг болохоос Litecoin-ы хаяг биш. За хамгийн гол нь энэ ээж энэ бол үндсэн төрөвчрөөгөө татнаа гэд энэ ээж байна. За тэгээд дараагийнх нь болохтой зэрэг жишээлбэл юун дээр татна гэвэл өөр нөгөө нэг Ethereum дээр би дараад үзье. За хэрвээ жишээлбэл энэ рүү татна гэвэл энэ дээр хардаа PowerSheet Pay рүүгээ татах юм байна. PowerSheet Pay-г энэ рүү сая цэнэглэг байсан учраас энэ рүү тэгвэл орж болохгүй гэсэн үг. Энэ жижигхэн суман дээр тавьж байгаа л энийг ингэж харах нь. Энийг бол ер нь бол PowerSheet Pay рүү татах нь. Гэхдээ сая PowerSheet Pay-ийн дансыг цэнэглэг байсан гэдгийг эхэлсэн ажиглах хэрэгтэй.
Тийм байгаа зү. Сая энэ дээр Pause Pay гэсэн мөртлөө энэ дээр Pause Pay гэж цэнэглээгүй empty гэж байгаа зү. За тэгэхээр миний зорилго бол би уулын dash руу татах гэдэг. Дээш гэсэн явж нөгөө дээшлээ ингэж бодож байсан. За энэ dash coin би татаад. За энэ 3634 тийм үү. За энэ бол миний ойролцоогоор ингээд нэг ийм хэмжээтэй dash coin. За татахтаа энэ хоёрыг энэ 2 7 5 гэсэн байгаа зү. Тэгвэл хоёрыг энэ 2 2 7 5. За одоо ингээд энэ юуг нь татчихна. Гэтэ нөгөө хамгийн гол нь юунуудаа лимит нь хардаа өдрийн лимит нь бол 00300 юу 317 мянган л өдрийн юутай гэсэн үг. Юу нь болохтой зэрэг нөгөө минимум нь болохоор 173-аас дээшээ байж иж татна. Тэгэхээр мэдээж хэрэг хүмүүс чинь P төлж байгаа юм чинь болж игэл ийм бага ус жоох ахиухан шиг болгож байгаа татсан дээр шүү дээ. Тийм биз дээ. Татах болгондоо бид нар чинь P төлнө шүү. Одоо энэ жишээлбэл 3460-ыг P төлж байгаа. Тэрнээс биш хэрвээ 174 байж байгаа татах юм бол 34 чи юунд та явчихна үст. За одоо ингээл энэ вид дараа гэл явчихна. За одоо тэр баруун доод өнцөгт харж байгаа. За энэ хардаа энэ ингээд татагдчихлаа гэж. Payment энэ хардаа 200 ингээд татагдчих. Ингээд энэ нөгөө дээд талын баланс маань хоосон болчихж байгаа гэсэн. Ингэчл татна шүү дээ. Тэгээд энэ дээр ингээ хамгийн гол нь сандраад бухимдаадахын энийн жоохон хүлээж байгаа л тэгэл одоо энэ жишээлбэл ингээд ногоон болоод пиллид гэд ингээд дансаа дүүргэнэ. Тэгээд энэ яагаад ингээд данс нь хоосон байгаадаа ингэж асуугаад байгаа юм. Би яаж мэдэх вэ? Тэр энэ сайтын чинь админ нь өөрөө одоо цаг хугацаанд болохгүй байж болно. Өөрийнх нь одоо ямар нэгэн асуудал гараад энэ рүүгээ хийхгүйгээ шийдэн шүү дээ. За одоогийн байдлаар бол хийцэн л байна бүгд өрнөлөө. Одоо бол ингээд татаж болох юм. За одоо тэгээд энэ бичлэгийг дуусгаад би Facebook дээр тавьчих. Тэгээд ороод харцгаагаар. Тэгээ нэг юм яг ингээд зарим юмнуудыг өөрсдөө ингээд жоохон ингээд юу ойлголтоо те empty гэдэг чинь мэдээж хоосон байна гэсэн үг. Тэгэхээр чин жишээлбэл эднэрээс аль нэгийг л татна шүү дээ. Тэрнээс биш бүгдийг нь одоо татна. Би одоо ийм их юмтай байна гэж ойлгож болохгүй. Зарим хүмүүс нь бол одоо ийм их юмтай байна гэж ойлгоод үгүй шүү дээ. Тэр 3000 саяын 3000-аас чинь би өөрийнхөө одоо лайтыг юм уу, дээшиг юм уу, эйтрүм л татна. Тэрнээс биш бүгдийг татаж болохгүй гэсэн. Тэгэхээр биткойн татаад алга болчлоо гэдэг юм. Биткойныг тэрээд рүү татаж болохгүй. Энэ дээр нь хардаа DW гэсэн байвал яг үндсэн төрөвч. Үндсэн төрөвч гэхээр эсвэл Coinbase руу юм уу, эсвэл тэрээд рүү юм уу, эсвэл Binance руу татна гэсэн. Ийм жижигхэн AP гэсэн байвал Pause Pay, энэ болохоор Express Crypto. Энэ дээр нь ингээд хараад л харж штэ хаашаага татаж болох нь үг. За тэгвэл одоо тэрээд эмэн дээрээс ерөөсө татах боломж манах Dashcoin байхгүй юм чи ганцхан лайтыг л татаж болно. Тэгэхээр энэ лайтыг л дүүргэх нь хүлээгээс сууж байгаа юм ш. За ингээд энэ бичлэгээ дуусгая.